За бид эдэн явсаар хагаад Лужникийн цэнгэлт хүрээлэнд ирсэн байна. 1980 оны Москвагийн олимп болсон том цэнгэлт хүрээлэн байна. За тэгээд нэг Москва гол гэдэг Москва голынхаа ирэг дээр байдаг юм байна. За эндээс одоо Москва Сити буюу Москвагийн центр area бизнес одоо ариантыг харагдчихээн. За тэгээ манайхан бас айгүй хэлсэн заавал үзээрэй гэдэг МГУ гэдэг одоо би бас МГУ гэхэрэн сайн ойлгохгүй байсан юм аа. Тэгсэн чинь Московский государственный университет гэж байгаа юм байна. Энэ Ломоносовын их сургууль гэдэг. За яста үнэхээр том сургууль байна шүү энэ. За тэгээд энэний нэг жоохон түүхийг хэлэхэд хүйтэн дайны үе буюу зөвлөлт холбоот улсын үед Сталины зарилгаар 7 өндөр барилга барьсан. За тэр нь бол Seven Sister гэдэг нэртэй. Sisters гэдэг. За тэрнээ нэг нь буюу хамгийн том нь одоо том их чинь бол энэ Ломоносовын их сургууль юм байна. За манайхан бол одоо МГУ гэдгээр мэдх юм байна. За тэгээд энэтэй бол одоо найз маань нэг одоо нэг яриа байдаг гэх тэрийг сайн надад хэллээ. За тэр нь юу вэ гэсэн чинь дөнгөж төрсөн хүүхдийг одоо энэ сургуулийн нэг өрөөнд нь оруулаад за тэгээд өдөр болгон нэг өрөөнд унтуулад явхад тэр хүүхд маань 60 настай болоод гарч ирнэ гэж шүү. Тэгэхээр энэ сургууль маань одоо ямар хөө хэмжээний том ямар олон өрөөтэй вэ гэдэг нь л одоо ойлгомжтой харагдаж байгаа шиг байна. Тэгээд эргэн тойрны юм том цэцэрлэг түрээлэнтэй байна. За үнэхээр агуу том сургууль байна. За тэгээ манайхаас одоо Монгол хүмүүсээс маань олон хүмүүсийн Ломоносовын их сургуулийг төгссөн баха. Тэгэхээр одоо энэ Ломоносовын их сургуулийг бол одоо бас мэддэг түүх мөх байвал гоё коммент хэсэгт хуваалцаараа. За тэгээ бид хэд одоо цаашаа аяллаа өргөжлүүлээд явна. Одоо тийшээ бид нар нэг Москва Сити орноо. За өдөр бол би улаан талбайгаар алхсан. Улаан талбай бол үнэхээр гайхалтай. Маш гоё байсан шүү. За тэгээд энэ камер маань За тэгээд бас та хэд нөгөө бас хүлцэл өчгöd ингээд өдөр болгон гоё бичлэг мэдээлэл оруулах гэхээр бас интернетийн асуудалтай болчиход нөгөө дайнтай холбоотой интернетийн асуудал үүсээд бидэд бас нөгөө видео бичлэг юмнуудаа бас аплод хийх нь нэлээд хүндрэлтэй болчиход байна. Өнөөдөр би бас улаан талбайгаар алхаж байгаа бичлэгээ оруулъя гэдэг гисэн аплод хийгдээд ерөөсөө явж өгдөгвэ. Бас нэг тиймэрхүү бэрхшээлүүд байгаад байна. За тэгээд ямарсан явцын дунд бол оруулнаа. За одоо ингээд миний ард бол одоо МГУ гэдэг. Одоо бол би энэ нэрийг хязгаарч мартахгүй. Ломоносовын сургууль гэдэг хамгийн том алдартай сургууль дээр нэрчсэн зогсож байна. За тэгээд бас гоё Лужникийн цэнгэлт хүрээл ингээд одоо 1980 он Москвагийн олимп болсон гоё цэнгэлт хүрээлэнг үзлээ. За одоо тэгээд тэр Москва Сити буюу одоо бизнес area, бизнес центр гэдэг. Тийш нь очиж үзнэ хэдүүлээ. За энэ камерман урууmaan жоохон бүдүүдэд байгаа юм болоо. Бэклийн нэрвэлтээр ингээд болчихгүй. За ингээд дэсэ харагдаж байна да. За тэгээд ерөнхийдөө Орос улсын тухай би бас өдөр ирээл дээр ярьсан. Дэлхийн хамгийн том газар нутагтаа буюу 17.1 сая хавтгай дөрвөлжин километр квадрат нутагтаа маш их байгалийн баялагтай, нефть, байгалийн хий, за тэгээд алмазын орд гэж байгаа юм. За тэгээд модны нөөцөөр одоо дэлхийд бас нэгд ордог гэж байна. За тэгээд нийтдээ 89 одоо субъекттэй. За тэрэн дотор одоо област буюу мужууд нь орж байна. За хязгаар гэдэг 4 хязгаар орж байна. За автомат улсууд байна. Тийм ээ. Өөртөө засах. За тэгээд 190 гаруй үндэстэн одоо ажиллаж амьдардаг.
авраг улс байна шүү. За нийт 11 цагийн бүстэй гэж байна. Евроаз ТV-г одоо Евроаз ТV-д оршдог тий. Нэг загт нь нар мандаж яхад нөгөө загт нь одоо нар жаргаж яадаг. Тийм улс байна. За тэгээ Москва хотын тухай болвол 900 жилийн түүхтэй 1147 онд одоо цай зэлбэрээр модон цай зэлбэртээ анх одоо байсан гэж байна. За яг түүхчдээ үзэж байгаа бол 9-р зууны үед бол одоо үүссэн гэдэг. Тэр нь бол нөгөө Киви Рус уу Оросын одоо вангууд ингээд нэгдээд Киви Рус гэдэг одоо байгуулад Киви Рус гэж одоо улсыг байгуулад. За тэгээд тэр нь бол өнөөгийн Оросын холбооны улс. За тэгээд Беларусь, Украин гэх улсын одоо суурь нь болж исэн юм байна. За тэгээд одоо Монгол үндэстэнтэй бол одоо зайлшгүй басан холбоотой зүйл нь өнөөгийн Москва хот өнөөгийн Орос улсын одоо хөгжлийн үндсэн тулгуур нь бол яалтчгүй одоо Алтан ордны улстай холбоотой байдаг гэж байна. Тэр нь ямар учиртай вэ гэхээр Алтан ордны улсын мэдлэл Батханы үед одоо бас Монголын одоо эзэмшилт байсан юм байна. За тэгээд санхүүгийн одоо систем, татварын систем, цэрэг дайны систем энэ гэдгийг бол одоо өнөөгийн хөгжил бол одоо яалч авахгүй Монголын нөлөөлтөө гэж одоо түүхчд бас гэж үзэж ярьдаг юм байна. За би өдөр улаан талбайгаар алгасан. За улаан талбай бол одоо 500 гаруй жилийн түүхтэй тийм талбай байна. За Кремль гэдэг одоо Оросын анхны хаан Иван Грозный гэж одоо хаан бол анх одоо улаан талбайг байгуулж ирсэн юм байна. За тэрний хажуу дээр Василий сүм гэдэг одоо гой сүм байна. За тэрийг бол одоо Хасан үед Татарстаныг одоо Иван Грозный хаан эзэлснийхаа одоо ялтан зориулж тэр гой сүмийг барьсан байна. За тэгээ ер нь бол Оростой холбоотой, Оросын холбооны улстай холбоотой, Оросын түүхтэй холбоотой. За улаан талбайтай холбоотой түүхийг бол одоо яриад бол дуусахгүй юм байна. Ягаад гэвэл дэлхийн түүх нь болж исэн одоо том одоо энэ шилжилтүүд одоо 17 оны одоо октябрийн хувьсгал, за эх орны дайн одоо тий том их дайныг одоо эдний энэ Оросын ард түмэнд туулж гарсан тийм ээ. Тэр дайнтай холбоотой бүх түүх бол одоо улаан талбайтай бол зайлшгүй холбоотой юм байна.